Сайн байцгаана уу? Эрхээ эдлийн цуврал ярилцлагын маань 5 дахь дугаар цар тахлын үеийн захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа сэдвээр эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт зочноор хууль зүйн доктор, хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Сүнжид, хүний эрхийн активист бэ Цацрал нар оролцож байна. За тэгэхээр эхний асуултаа бол яг өөрийнхөө фирмийн хэрэгжүүлж байгаа төслүүдтэй холбоотой уяад асууя. Тэгэхээр манайх бол одоо стратегийн өмгөөл хийж байгаа хоёр кейсийнхаа хүрээнд энэ цар тахлын үед ерөн төрийн захиргааны байгууллагаас хэдэн шийдвэр гаргачваа гэдгийг ингээд тоолоод одоо ингээд нэг нэгэнгүү ингээд жигсаагаа төвөрлээд ер нь бол ингээд бүртгэлжүүлээд явж байгаа. Тэгэхээр яг бидний одоогийн байдлаар бол засгийн газраас нийтдээ 80 гаруй шийдвэр, улсын онцгой комиссоос 70 одоо тийм тэмдэглэлээр юугаар шийдсэн юм шийдвэр гарсан байна. Тэгэхээр ингээ эргээ харангуут одоо яг энэ шийдвэрүүдийг эргээд ингээ бүртгэлжүүлээ байж хахад тухайн шийдвэр гарч явах үедээ иргэдийн дунд ингээ мөргөлдөө үүсэх, цагдаа иргэдийн хооронд зөрчил үүсгэж ийсэн зөндөө олон нэрээ тийштэй гэх нэг мартагдсан шийдвэр ингээ айгүйх олон байлээ. Тэгэхээр ер нь бол ихний ковид гэдэг энэ цар тахалтай үеийн төрийн захиргааны байгууллагаас гарч байгаа захиргааны шийдвэр янз янзын олон асуудал үүсгэсэн энэ шийдвэрүүд ер нь ямар шаардлага тавигдаж яаж гарах ёстой байд юм бэ? Яагаад тийм зөрчилтөө үүсч вэ гэдгийг эхлээд Сүнж доктороос асуугаад яриагаа эхэлцгээе. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Одоо ердийн үед хэрвээ бид нэр коронавирусын халдварын цар тахлын үе биш байсан бол захиргааны ерөнхий хуулиар аливаа захиргааны байгууллагаас засгийн газраас улсын онцгой комиссоос засаг даргаас шийдвэр гаргахад та нар ийм зарчим баримтлаа гэдэг ингээд үүрэг болгоцсон үүрэг байгаа даа. Тэн донд нь юу вэ гэхээр нөхцөл байдлыг шинжилэн судлаарай, бодит байдлыг тогтоогоорой, ач холбогдолтой, хамааралтай мэдээллийг судлаарай, шинжилээрэй. Бусдын эрх ашгийг хүндсэн шийдвэр гаргах гэж байгаа бол тэр этгээдүүдээс саналын аваарай гэдэг ийм зарчим бэхжүүлээд заасан зохицуулаа явуудаг. Гэтэл коронавирус халдварын цар тахлын үед биднэрт нэмж 2 хуулийн зохицуулт орж ирж байгаа. Тэр нь коронавирус халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх түүний эдийн засаг нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гэдэг байгаа. Тэр хуулиар 11-р зүйл дээр нэг хэд хэдэн зарчим орж ирж байгаа. Одоо энэ үед та нар шийдвэр гаргахтаа гээд нэгдүгээрт нь бол ямар ч тохиолдолд та нар хүний энэ эрхийг зөрчиж болохгүй шүү гэдэг нөгөө хэдэн эрхүүдэд зааж үндсэн хууль заасан нөгөө шашин шүтдэг амьд явах ялгуулан гадуурхгүй байх нэр төртний хүндэтгтэй хандах гэдэг энэ эрхүүд рүү халдахгүй шийдвэр чинь нэг хоёрдугаарт нь хэрэгцээ та нар шийдвэр гаргах гэж байгаа бол одоо шийдвэр чинь онцгой байдал юм бол та нар ямар нэгэн зорилго чиглэх ёстой шүү дээ. Тэр зорилго чинь юу байх ёстой вэ гэхээр хүний эрх эрхчлөлийг хамгаалах, хүндэтгэх, амь насыг нь хадгалах эсвэл нөгөө нийтийн ёс суртахуун хэв журмыг хамгаалах гэдэг ийм зорилгууд байх ёстой гэдэг ийм 3 зорилгыг хэлээд байна. Ийм зорилгоор гарах ёстой, огт хөндөж болохгүй эрх гэж байна. Тэгээд хэрэгцээ та нар одоо бусад тийм үү эрхийг хязгаарлах гэж байгаа болвол тэнцвэртэй хандаач. Зайшгүй тохирсон тэр арга хэмжээг л ав. Бодтой зорилготой нийт арга хэмжээгээ ав. Тэгээ эн чинь тухайн хүний өртөж байгаа зорилтод бүлгийн юм уу? Хүнийхээ эрхийг хамгийн бага хэмжээнд хүндсэн байх ёстой гэдэг ийм шаардлага орж ирж байгаа. Ерөнхийдөө бол захиргааны ерөнхий хуулиудаа төсдөө. Гэхдээ энэ сая хэлээд байгаа одоо коронавирусын эсрэг гэж товчлоо ярьчих. Энэ хуулийн хэлээд байгаа нь юу гэхээр хурдан одоо реакц үзүүлж хариу арга хэмжээ авах хэрэгтэй учраас та нар хурдан шийдвэр гаргаж болно, асуухгүй, сонсохгүй, судалж шинжлэх хугацаа байхгүй гэж болзошгүй тий. Гисэн хэдий ч гэсэндээ хөндөж болохгүй ирэх гэж байна битээ мартаарай. Тэгээд иймэр зорилгоо битээ мартаарай. Яахын тулд шийдвэр гаргаж байгаа. Гаргасан шийдвэр чи өөрөө ахаад нөгөө тэнцвэрийг хангах хэрэгтэй бөгөөд зайшгүйгээс бусад эрхийг хязгаарлаж хүнэж болохгүй энэ нэрийн дор дур зоргоор авирж болохгүй гэд ийм нэг шийдвэрүүдийг хэлээд байгаа. Яг нэг гамшигын эсрэг хуульч орж ирэн л дээ гамшиг самлалт тухай хууль. Тэрэн дээр бол яг ерөнхийдөө улсын онцгой комисс одоо энэ цар тахлын үед удирдлагыг хэрэгжүүлж байгаа байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох үүрэгтэй гэдгийг зааж байгаа. Тэгээд өөрөөр бол яг л адилхан саяын энэ хэлээд байгаа зарчмуудыг бэхжүүлж. Тэгэхээр эцсийн эцэстээ одоо энэ коронавирусын цар тахлын үед байна уу, ердөө үед байна уу? Ер нь бол төрийн өөрийнхөө зорилго юу гэхээр дандаа эцсийн хүнийхээ сайн сайхны төлөө, хүнийхээ эрхийг хангахын төлөө, хүнийхээ амар тайван төр орчин юу гэдгийг те эрүүл мэнд энэ бүхнийг амь насыг нь хамгаалахын төлөө байдгаа гэдгийг нэгдүгээр санаарай. Тэгээ үнэхээр аргагүй болсон тохиолдолд нэг хүний эрх нөгөө гэхээр хязгаарлагдана. Тэгээ энэ бүлэг хооронд эрхийг хязгаарлах гэж байгаа бол одоо та нарын зарчмыг баримтлах ёстой шүү гэдэг ийм үүргийг хуулиар бол зохицуулсан байна. Тэгэхээр захиргааны ерөнхий хууль батлагдаад захиргааны шүүхтэй болоод яг ингээд нөгөө тогтож байсан сонсох ажиллагаа явуулдаг
яг тэр тогтож исэн юм одоо соёл гэх юм уу те яг захиргааны эрх зүйд одоо яг тийм зүйл дээр яг энэ ковидын хууль жоохон ухралт хийцэн яг энэ ковидын хуультай холбоотой яг энэ шаардлага нь ингээд шийдвэр гаргахад тавигдж байгаа шатаараа процесс нь зөрчиж байгаа учраас хүлээн зөвшөөрөхөд шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр ер нь бол гараад байсан юм байна гэж товчхондоо ойлголоо. Цацрал цоцноосоо асуухад ер нь энэ цар тахлын үед шийдвэр одоо бүр ингээд за одоо ард иргэд бол шууд хүлээж аваа хэрэгжүүлсэн шүү дээ. Айгүй хөлцөнгөө хэрэгжүүлж байсан. За сүүлдээ бол энэ чинь одоо хүлээж төвчээр нь тасарсан. Янз янзын хөдөлгөөнүүд бий болсон, чагсан, цугласан тийм. Тэгэхээр яг одоо таны хувьд энэ одоо нэг хүний эрхийн мэдрэмжтэй дуу хоолой болоо явдаг хүний хувьд яг одоо энэ шийдвэр арай биш ээ. Энэ шийдвэр дээр одоо заавалшгүй тайлбар хийх ёстой гэж айгүй их ингээд бодогдуулсан тийм ямар одоо та ингээд ойрхон байгаа хэлэхээр ямар шийдвэрүүд арга хэмжээнүүд байсан бэ? За ярилцлагатаа хурж оролцуулсанд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэнд. За энэ коронавирусын цар тахал гэдэг зүйл нь дэлхийн нийтэд ингээд харахад 2 жил болж байна. Манай улсад бол 2020 оны 11 сард бид нэр дотоодоо алдсан гэдэг мэдээг авсан. Тэгээд 2020 оны одоо ихээр энэ вирус чинь дэлхийн нийтэд тархсан одоо маш яралтай хэмжээ арга хэмжээ авч байгаа. Хилээ хаасан тийм монголчууд бол тэгээ хилээ хаахаас хаана гэдэг шийдвэрээс ахуулаад хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг надад бол гаргаж ирсэн юм шиг санагдсан. За тий нэгдүгээр хинээ хоёрт юу вэ гэхээр коронавирусын цар тахлын үед бид нар 11 сар бэлдэх боломж байсан. Тэ 11 сар дэлхийн улс орнууд юун дээр алдаад байна? Юун дээр оноод байна? Бид нар чинь 3 сая байлаа шүү дээ. За тэр үед бол бараг вакцины хизээгээр орж ирэх нь тодорхой болоод эхэлж байсан шүү дээ. Аль улс үйлдвэрлэж байна те. Аль улсынх нь амжилттай болоод байна. Бид нар хаашаа захиалгаа хүү гэдэг те. Ийм зүйлүүд ингээд тодорхой олж ирж байхад бид нар өнгөрсөн 1 жилийн хугацаанд бэлдээгүйсэн хамгийн харамсалтай. За тэгээ хил хаахтаа ингээд зэрэгцээд гарч ирсэн зүйл юу гэхээр гадаадад аяллаар явж исэн, албан ажиллаар явж исэн, эрүүл мэндийн асуудлаар явж исэн, сурж исэн маш олон хүний эрхийг зөрчөөд ингээ эх орондоо ирэх эрхийг хязгаарласан. За эн чинь ийм байж болдгоо юм байна тий. Энэ хүмүүс чинь ирэх хэрэгтэй. Тэний ингээ эхнээсээ ахуулаа эдийн засгийн маш хүнд байдалд орлоо гэх тий. Аль болох боломжоор ирсэн эрхийг оролцсон. За тэгвэл бид нар хүлээж авъя. Хүлээж авахдаа бусад улс орнууд гадаадад байгаа иргэдэд татахтаа яасан бэ гэхээр үнэгүй онгоц явуулчихсан. Яаж за хэрвээ бид нар авч чадахгүй бол чи энэнгээр тисээрээ гэд элчин сайдын яам дуудна ажиллаж исэн. Гэтэл манайх зарим улсад элчин сайдын яам нь хаагаад ирж исэн. Тэгээд арай гэж ирэхдээ ямар одоо хүн чинь эх орондоо ирэхин тулд 5 шалгуур хангаж ирэх ёстой болсон. Окей хангаад ирэх гэтэл нөгөө шалгуур нь заримдаа үйлчлээд заримдаа үйлчлдэг. Хин нэгэн хүнд үйлчлдэг, хин нэгэн хүн үйлчлдэг. Тухайн үед дэлхийн нийтээрээ за энэ эрсдэлтэй орноос ирж байгаа юм уу эсвэл өөрийгөө одоо юм халдвар авсан байх эрсдэлтэй гэж үжигэл 14 хоногор тусгаарлаж байна гэхэд манад байхгүй 21 хоног гэдэг зүйлийг гаргаж ирээ 21 хоног хүмүүсийг тусгаарлаж ирсэн. Тэгээ энэ мэтчлэнгээс одоо юу гэдэг бид нар коронатой нүүр тулахад л бид нар хүний эрхийн зөрчлүүдэд давхар гаргаж ирж байсан байна. Сая хэлж энэ тэг коронавирусын үеийн хууль гэж гаргасан. Тэр хууль хэнийг хамгаалах гэж байна? Манай улсын иргэдийг хамгаалах гэж байгаа. Энэ хүмүүс ингээд те аль болохоор нийгмийн харилцаанд ороод эдийн засгийн одоо тэр хэрэгцээгээ хангаад ажил хөдөлмөрөө эрхлээд боловсрлоо хүртээд явхад чиглэсэн хууль байх ёстой байтал нөгөө хуулиар нь аваачаад хүмүүсийн эрхийг нь хязгаарлаж эхэлсэн. За ингээд зөвхөн гадаадаас гихгүйгээр хот хоорондын хөдөлгөөнийг хүртэл хязгаарлаад одоо энд бол ингээ хуулиа маш юм тодорхой тайлбарлаж байна. Энийний чинь зорилго нь юу юм бэ те? Энийг хэрэгжүүлэхдээ хүмүүний эрхийг аль болох бага одоо зөрчөөр дээр нэмээд бүр огт бол хүндэж болохгүй эрх гэж байгаа шүү гэдэгт хүний амьд явах эрх байгаа шүү. Гэтэл 22-ын товчоон дээр нэг эмэгтэй те юугаар Улаанбаатарын бүс рүү оруулахгүй байсаар байгаад 22 цаг ингэж өвдөлтийн шокоор нас орсон. Тэгэхээр чи энэ хууль чи хэрэгжээг байгаа зү. Бид нэр хүмүүсийн бүр ингээ үндсэн амьд явах эрхэд халтцсан байна. Гэтэл хамгийн аимшигтай нь тэр үйл явдал дээр хинч гарч ирж уучлал гуйгаагүй. Энд чи ингээд мэдээж
коронавирусын цар тахал гэдэг бол шинэ байсан Монголд тий. Гэтэ энэ чинь ганц манад биш байхгүй. Дэлхийн нийтээрээ шинэ байсан. Дэлхийн улс орнууд өөр өөрсдийн арга замаар өөр өөрсдийн боломжид тулгуурлаж энийг даван тулсан. Гэтэл алдаа гаргаж болно. Энийгээ сайжруулад явах хэрэгтэй байтал манайх давтан энэ үйлдэлээ алдаж хийгээл одоо ч гэсэн хийгээл. Тэгээд за энэтэй холбоотойгоор нэг энэ коронавирусын үеийн одоо нэг сүүтэр нь бол энэ боловсролын асуудал. Энийг бүр ингээд ортоос 2 жил орхисон. Дотооддоо алдаагүй байхдаа ч хүүхдүүдээ сургуульд нь явуулаагүйгээр хязгаарлалт үүсгэсэн. Бага насны хүүхдтэй эцэг эхчүүдээ ажлын цагийг энэ нөгөө нэг хүүхдээ харах боломжтой нь тулгуурлаагүйгээс болоод маш харамсалтай их тархан хотод гарсан шүү дээ. 3 бага насны охиныг бид нар халуусна түлж ингэж амь насаа алдсан тий. Тэгээ ийм нөгөө нэг хязгаарлалтуудыг хийхдээ хүнд зориулж, юунд зориулж энэний хохирогч нь хэн байх вэ? Тэгээ энэ цар тахлын үед зүү бусаар гэдэг юм одоо нөгөө цаг бусаар амиа алдж байгаа хүүхдүүд бол маш олон байсан. Гэртээгээ шатаж нас орсон 2-3 ч тохиолдол гарсан тий. За тэр тархам налсан хэрэг байна. Тэгээд тэр урд цэцэрлэгт хүрээлэнд тоглож яваад аймын эндсэн 4 хүүхдээ гээд энэ олон одоо энэ шийдвэрүүдийн харлахын байдал нь амьдралд нийцээгүй байдал нь хүний амиар төлөвлөдөд байсан хамгийн харамсалтай. За дээр нь нэмээд нөгөө бид нар бол эдийн засаг бол бүр байхгүй болгосон. Одоо бүр тэр бизнесүүдийн хаасан барьсан тухай хариул бидний нэвтрүүлгийн цаг багтахаар тийм их зөрчил гаргасан гэж бол би ярьж байна. Тэгэхээр ковидтэй холбоотой яг энэ ковидын үеийн хүний эрхийн зөрчлүүдийг бүр ингээд нэг бүрчлэмж одоо манай хүний эрхийн үндэсний комиссийн 20 дахь хэлтгэлийг бол бид нэр яг төслийнхаа хүрээнд бүх сэдв дээрээ ишлээд яриад ингээд танилцаа явж байгаа. Тэн дээр бол энэ зөрчлүүдийг бол иргэн одоо яг ингээд унших юм бол иргэн санахаар одоо эхнээс нь одоо бид нар бол мартцсан байгаа байхгүй байсан. Тэгэхээр яг одоо манай одоо нөгөө тусгаарлалтын хоногтой холбоотой энэ төслийнхаа хүрээнд сүмж доктороос асуухад хүний эрхийн үндэсний комиссоос улсын онцгой комисс руу одоо 6 удаа энэ тусгаарлан ажиглах хоногийг өөрчилсөн шинжилгээ ухааны үндслээ тайлбарлаач, олон нийтэд мэдээлэл хийгээч гэдгийг шаардаж удаа дараа бичиг явуулсан боловч одоогоор бол мэдээлэл хийгээгүй байна гэж 20 дахь хэлтгэл дээр дурдсан байсан. Тэгэхээр бид нар бас ингээд нөгөө судлаад байж хахад яг ингээд дотоодын тохиолдол нэг бүртгэгдэх үед 21 хоног байжгаад тэгээ дотоодын тохиолдол 11 бүртгэгдэх үед 35 хоног болгоод гэх мэтчлэн ингээд өөрчлөлт 6 удаа өөрчлөлт одоо бол яг үхээрээ дотоодын тохиол хэд байгаа вэ те коронавигоор амь насаа алдж байгаа хүмүүсийн тоо ингээд 900 тагцсан ингээд явж байгаа үед бол гэрт нь 7 хоног тусгаарлаа ажиглаад 4 хоног гэртээ ажиглана гэж. Гэхдээ энэ нөгөө тусгаарлаа ажиглах хугацаа маань юусоо ковидын ямар шинж тэмдэггүй гадаадаас ирж байгаа ямар шинж тэмдэг байхгүй зөв зүгээр хүмүүсийг ингээд тусгаарлаа ажиглаад аян асуудал байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо шийдвэрийг эргээд хараад энэ одоо 6 удаа өөрчилсөн захиргааны шийдвэр гаргаж байгаа энэ үйл ажиллагаан дээр яг хууль зүйн талаас нь та тайлбар хэлвэл одоо коронавирусын эсрэг гэдэг хууль дээр шийдвэр гаргахдаа нэгдүгürt нь та ямар зорилгын төлөө гаргаж байгаа гэж асуудаа. Тэгэхээр нөгөө зорилго нь чинь тусгаарлалтын зорилго нь бид нэр бусад хүмүүст халдаахгүй төлөө гэж хэлнэ баг л та. Бусдын нийгмийн эрүүл мэндийг бид нар хамгаалж яана л гэж хэлэх баг тийм. Тэр хүмүүсийг тий одоо тусгаараа байлгаснараа одоо олон хүмүүст халдаахгүй хэрэг өвчтөй байх юм бол халдар авсан ба. Тэгтэл хэрвээ тийм зорилго танд байгаа бол хууль болно. Гэхдээ та зорилгодоо нийцсэн бодиттой юм арга хэмжээ аваач гэж дараагийнх нь хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь зорилго бодиттой юм уу? Зорилгодоо нийцсэн үр дүнд хүрч чадуу. Нөгөө хүнийхээ эрхийг хамгийн бага хязгаарлаж байгаа шийдвэр мөн үү гэдэг асуухаар хариулт нь биш болчиход байна л да. Ягаад биш гэж үзээд байна гэхээр нөгөө хүний эрхийн үндэсний комиссоос ер нь удаа дараа одоо мэргэжлийн байгууллагуудтай албан уулзалт хийхдээ ч гэсэн Улсын онцгой комиссийнхантай хийхдээ ч гэсэн асуусан ямар үндслээр гараад та яагаад тэгэхээр одоо бид дэлхийн нийтээр ингэж харж байна. Тэгээ хаана бид нар бол үндслээ тайлбарлаад байна. Ийм учраас одоо тийм учраас бид нар ингэж байна гэд. Ингээд тэд нар хоног хугацаа хэлээд тахгүй. Бид нар юу гэж бодож байна гэхээр халдвар хаснаас хойш тэтгэх хоног дээр ингээд тараад юм байна. Түүнээс хойш ингээд тараахаа болд юм байна гэдэг яриад нь шүү дээ хоног хугацаа. Тэгээ тэрнээс нь давчаад хэтэрчээд байна. Тэгэхээр бид нар ямар үндслэлтээр ингэж энийг тогтоогоод байгаа вэ гэдгийнхээ хариултыг авах гэж чадаагүй. Тэгээ сүүлд нь бол яг үндсэл нь хэрэв үндсэл байсан бол тэд нар бас сэтгэл хөдлөлтөөр тайлбарлах хэрэгтэй байх л та. Зөвхөн тусгаарлах хоног дээр биш айгүй олон зүйл дээр ингээд юм бүрхэг байх нь иргэдийн юм бас
юг урмыг хугалдаг, нэгдүгээр тодорхойгүй байдал үүсгдэг, ажлаа төлөвлөн, амьдралаа төлөвлөн тийм боломж өгдөггүй, гэмтхэн өөрчилдөг. Нөгөө талаар эднэр үнэхээр шинжлэх ухаанд хандж байна, судалгаатай үндэслэл бүхий хандж байна гэх итгэл үнэмшлийг бас иргэдэд төрүүлэхгүй байх хор дагавартай үр дагавар үүсгдэг. Тэгээ хортоо итгэхгүй болоод эхэлж байхгүй юу? Эднэрт ямар үндэслэл байгаа юм болоо яагаад вэ? Тайлбарч байгаа юм бол тэнд чинь бас ойлгоно. За яг ойлгохгүй зөвхөн гарлаач гэсэн хийх нь бол ойлгоод үлээгээд авчна. Ийм очир шалтгаан байгаа. Шинжлэх ухаан ингэж зөвлөөд судлаачид эрдэмтэд нь ингээд гэдэг ийм тайлбар байх юм бол хамаагүй хэлбэр болоод эхэлнэ л дээ. Тэгэхээр энэ шийдвэрүүд дээр ер нь улсын онцгой комисс ялангуяа ийм тайлбар өгч сурвал их зүгээр. Одоо ингээ вакцинтай холбоотой ч гэсэндээ сая хүний эрхийн үндэсний комиссар удаадараа баахан гомдол ирж байгаа. Зарим хүн бол өөртөө тохиолсон явдлаа ярьж байна. Би ингээ вакцин хийлгэсэн чи ингээд эсвэл би вакцин хийлгэж болохгүй гэтэл нь төрөө үйлчлэхгүй байна дэр гэдэг. Зарим нь бол нийтийн өмнөөс яриад байхгүй вакцин муу штэ болохгүй штэ. Зарим нь вакцин сайн штэ. Энэ яг үндэ бид нар хариулъя гэх нь эксперт биш байхгүй. Эрүүл мэндийн хүмүүс биш штэ. Тэгэхээр бид нар судлаа мэдээлэл өгж болохгүй. Энэ дээр яг экспертүүд нь хариултаа хэлж ивэл зүгээр байна. Вакцины дэлхийд даяар тэтэн вакцин гарчлаа. За тэгээд яг өөрсдийнх нь салбарын мэргэжлүүд ингэж зөвлөж байна. Ийм учраас ингэж байна. Тэгэхээр даннаа нэг ийм юу өөрөөс нь үүсээд тахгүй. Одоо хүүхдүүдэд вакцинуулж эхлэхээр хаал нөгөө давлага нь хийхгүй болно болохгүй. Тэрийг хийхээр энэ болно тэр усын сайн муу. Энийг уг нь яг мэргэжлийн хүмүүс өгч ивэл нэгдүгээр тэднэрт ажлаа мэддэг хүмүүс тайлбарлаж байна. Хоёрдугаар олон нийтийг бас мэдлэгжүүлэх ингээд нэг их үсрээс мэдээлэл авах тэр нэг ач будал бас байгаад байна. 2 жилийн хугацаанд 11 цагийн мэдээ гэж 1 цагийн мэдээ гаргадаг. Тэгээд тэрнээр бол сурахаар болсон гэж сурахаар болсон. Тэгээд гэтэл тэрийг хийхгүй л юм л да. Тэгээд энэ коронавирусын цар тахлын үед бусад улс орнууд яаж ингэ ажиллаад байгаа юм бэ гэхээр за энэ нэг ангаах яг нэг дааж авсан л ажиллаа хийдэм бэ. Тэ одоо соёл урлагийнхан хүртэл тэр нь оролцож хийдэг. Соёл урлагийнхан бол юу хийсэн гэхээр энэ хүчний даван туусны дараа тэ одоо хүмүүс ямар болох юм бэ? Тэ бие бинийгээ яаж хүндлэх ёстой юм бэ? Тэ энэ бол ингээд төр зураг байт юм уу? Цаг хугацааны зүйл. Энийг одоо манай улс орн дэлхийн нийт энэ шинжлэх ухаанч дэлхий бол давна. Тийм учраас нөгөө хүнээ битгий байгаарай, хүлээцтэй байгаарай тий. Ингээд ийм соёл урлагийн ажлаа хүртэл хийдэг. Тэрнээ зориулж ингэж одоо уран сайхны нэвтрүүлэг, кино, уран зураг тий хийдэм байна. Дээр нь нэмээд юу гэхээр ийм хүний эрх төвтэй улсууд яадаг гэхээр бага хэмжээний зөрчилд ирчихсэн халдвар одоо авахаасаа үл хамааран эвлэлт нь нэгддэг юм байна. Гэтэл энэ саяны коронавирусын хууль гişээр хүмүүсийн эвлэлт нь нэгдэх төр чагсах цуглах хэрэгэнд хязгаарлалт үүсэж ирсэн. Харин ч нөгөө нэг юм монголчууд чинь нөгөө нэг юм халдвар хамгааллын дэлгэмээ бариад одоо тэр 1 сарын 20 болсон ч гэсэн бол яг л тэгж болсон тийм халдвар хамгааллын дэлгэмээ бариад ингээ хүмүүс маскаа солиод тийм. Тэгэхээр бид нар нөгөө нэг энэ авч хэрэгжүүлж байгаа шийдвэр арга хэмжээ чинь хүний амьдралд үл нийцсэн байна. Миний эрхэд хязгаарлаад байна гэдгийг үзүүлж байгаа гэдэг нь бол нийт талаараа сайн. Гэхдээ энэ ирч хүч цагаа бид нар өөр юмд зарцуулж исэн бол бүр сайн тийм. Тэгэхээр энэ цар тахалтай тэмцэн гэдэг чинь нийт одоо бүх салбарын зэрэг хөдөлдөг ажил байхгүй. Түүнээс овог ажилдаг биш тийм. Улсын онцгой комисс хийдэг биш. Тэрийг бүгд хийдэг биш. Хүний эрхийн үндэсний комисс нь ажиллаж байдаг. Эрүүл мэндийн байгууллага нь ажиллаж байдаг. Эрүүл мэндийн байгууллагын тайлбарыг улсын онцгой комиссийн одоо нэг тийм хуршууч гэдэг юм. Тэд хурандаа хүн тайлбарладаг байна шүү дээ тийм. Тэр чинь чиглэлээрээ өөр өөрийнхөө онцлог төгсөн мэдээллийг өгч ингэж улс орнууд бол давдаг байна. Тэгээд дээр нь нэмээд ихэнх одоо манайх шиг ингэж боловсролын байгууллага 2 жилээр гацац улс байхгүй шин. Ямар ч байсан боловсролын одоо нөгөө нэг үйл ажиллагааг их багталтгүй оруулах ёстой тий. Тэр хүүхдүүд мэдэх ёстой гэдэг юм номер 1-т тавигдчихсан. Одоо бид нар энэ цахим хичээлийн Орсны үр дүн тайлан гэж нэг юм хараагүй. 2 жил хүүхдүүд боловсролын байгууллагаар одоо боловсрол эзэмшиж чадахгүй бол ирээдүйд ямар хор хохирол ирдэг нийгмийн хувьд, эдийн засгийн хувьд, хүмүүсийн харилцааны хувьд ямар хохирол ирэхээ бид яриаг байгаа. Хамгийн харамсалтай. Тэгэхээр одоо нөгөө нөлөөллийн өмгөөллийн одоо нэг өөрийнх нь онцлог нь тий одоо
яг миний субъектив эрх зөрчигдлөө гэж бас бусдын одоо нийтлэг эрх ашиг зөрчигдөөд байна гэдгийг ингээ гаргаж тавиад шүүхтэр ингээ ярих гэхээр бид нар бол одоо юу гэдэг ковидтэй холбоотой бүх зүйлийг ярьж явж чадахгүй учраас яг одоо нэг кейс сонгосон гэдгийгсэн шүү дээ. Тэр нь болохоор одоо манай өмгөөлөгч Оросоос ирээд 21 нийтдээ одоо гэртээ 14 энэ ажиглалтын байранд ингээд тусгаарлагдах 35 хоног тусгаарлагдах. Энэ хугацаанд нөгөө эренгүүтээ их сургууль багшлахаар шалгаруултанд орох гэжсэн. За тэрэндээ бол амжаагүй. За эренгүүтээ хуулийн фирмд орж ажиллах байсан. За энэ нь бол ингээ хойшлсон. За ингээ 35 хоног яг хаашаач гарахгүй ингээ тусгаарлагдчихж хагаад. За ингээд яг ингээ ажил амьдрал нь өрнөө явж байгаа. За тэнгуүтээ одоо юу гэдэг яг багшийн шалгаруултын дараагийн өвлийнхэд нь ордог гэдэг ч юм уу тий. Ингээд хүн ингээд нөгөө төлөвлөсөн ажил юмнууд нь ингээ хойшлогдоод энээс гадна нөгөө тусгаарлалтын байранд төлсөн мөнгө байгаа даа шүү дээ иргэдийн тий. Тэгэхээр тэр бол ерөөсөө их баг нь ерөөсөө хамаагүй зүгээр ер нь бол анханасаа 11 хоног ингээд тусгаарлаж болох байсан юм бол яах гэж 35 хоног тусгаарласан бэ гэдэг дээр одоо энэ өмгөөллийн хүрээнд бол шинжилгээ ухааны тайлбараас гадна хууль зүйн тайлбар шаардах болоод байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хохиролттой холбоотой эргээд ингээд нөгөө үнэхээр төрийн байгууллага өөрөө үнэлэхгүй бөгөө буруу шийдвэр гаргасан юм бол тэрний үр дагаварт иргэнд учирсан одоо яг тэрнтэй холбоотой гарсан тий хохирлын асуудлыг барагдах асуудал яригдах хэвээр энэ бас ингээд шууд ингээд орхигдоод балраад явах хэсгүй гэж болов хараад байгаа. Тэгээ би одоо цацрал зочноос асуух гэдэг нь талбай дээр уулзаагүй төслийн санаачлагчид зурагт үзэсгэлэн гаргасан байхад өгчээсэн ярьцлагыг нь бол үзчихсэн. Тэн дээр одоо төр олвол энэ буруутай шийдвэрүүдэд уушрал гоохгүй байна. Мөн энэ хохирчод байгаа хүмүүсийн хохирлыг барагдуулах асуудлаар юусаа ярихгүй байна гэд үгэлжсэн. Тэгээ энэ талаараа яг энэ хохиролтой холбоотой харж байгаа үнцэг юу байгаа вэ? Энэ гадаадд гацсан иргэдээ манай улс ингээ 21 хоног тусгаарлаж байгаа. За яг нь тусгаарласан гэж болно тий. Тэгтэл дээр нь нэмээд энэ 21 хоногийн тусгаарлалт энэ гадаадд гацсан үеийнхэн санхүүгийн зардал тий. Тэр байгаа улсаасаа наашаа ирэхийн тулд гаргаж байгаа зардалт нэмээд энэ 21 хоногийн ингээ тусгаарлалтын зардал чинь хүн болгонд харьцангуйгаар тэгтээ зах зээлийн хүнээс хэд дахин их үнэлгээс аахгүй. Одоо нэг тусгай үүргийн нислэг гэж гаргаад тэр нь бол энгийн үед нисдгээсээ 2 дахин их үнэтэй байсан тий. Зарим хүмүүс энэ одоо юу гэдэг онгоцны тийзээ авч чадахгүй учраас хандив цуглуулж исэн, зээл авч исэн тий. Тэг яг монголчуудтай халуун илхэн учраас заримдаа ингээл мөнгө илүүчлэл зарим нэгийг нь авчирч исэн. Зарим нэг нь ирж чадахгүй очроо хүлээж аваад онгоцондоо хүртэл нас орсон тохиолдол байгаа шүү дээ тий. Амьд хүмүүстэй одоо ингээд юу нас орсон хүний шарилыг авчирч исэн ч тохиолдол байгаа. За дээр нэмээд энэ 21 хоногийн шийдвэрт энэ үеэр маш олон хүмүүс хайртай хүмүүстэйгээ уулзч чадаагүй тийм илэг имлэн түүхүүд үнэхээр их байхгүй. Одоо тэр уулзаагүй үзэсгэлэн дээр гарсан түүх болгон үнэхээр харамсалтай. Үнэхээр даанч явтаа гэж хэлмээр. Тэр нь өнөө мэдгүй бас бидний тохиолдоход их ойрхон байгаа байхгүй. Бид нар нөгөө нэгнийхээ төлөө санаа тавихгүй бол тэр нь маргааш нэг өдөр биднэрт ирдэг байх нь л да. Тэгээ 21 хоногийн тусгаарлалт болчоод одоо болохоор юу яаж вакцины тариулсан хүмүүс нь бол гэрээр 7 хоног тусгаарлагдаад тий эсвэл тусгаарлалтанд 7 хоног байдаг. Хугацаа нь 14 хоног болсон. Тийм юм бол өмнө нь гаргасан шийдвэр маань одоо юу байсан юм бэ? Бид нар хэд их айсан юм бэ? Эсвэл энэ шинжлэх ухаанч биш юу байсан юм бэ гэд тайлбараа үнэн боддоор нь хэлээд энэ хүмүүсийн ядаж эдийн засгийн хохирлыг барагдуулаач. Одоо тэр энэ чинь зөвхөн ингээд тэр багшийн жишээн дээр тэр хүнгээ 2 удаагийн ажлын ярилцлага ингээ алдсан юм байна тий. За тэр хүн тэрийг хүлээх боломжтой гэж боломжгүй хүн байсан бол яах вэ? Тэгэл тэр хүн ингээ ажилгүй болчихвол яах вэ? Одоо бид нар нэг тийм иргэнтэй болсон бидтэй муугаад тэгээ тусгаарлагдаж байгаа үедээ коронавирусын халдвар авсан. Тэгээ гараад ирсэн чинь шүүх цагтаа болоо ингээ ажилд орч чадахгүй 2 жилийн ингээ Монголын шүүхтэй зурлалтад ичээд залуу бид нар мэдэн шүү. Тэгээ ядаж хүний энэ нөгөө нэг цаг хугацаа, хүний сэтгэл санааны байдал гэдгийг хохирлыг түлж чаддгүй бол бодитоор гаргацсан эдийн засгийн хохирлыг барагдуулаач Монголын төр. Тэ энэ нүг цаанаа уучлалтгүй байхгүй энэ шийдвэрүүдийн хариуцлагыг хэн нэгэн хүлээхгүй болохоор иргэд төрдөө итгэхэд бэлдэг, итгэл нь унтардаг. Монголын гадаадад
одоо байгаа тэ иргэдээ авахгүй гэж зарлсны дараа гомддгийн билий гэж оюутан залуучууд ярьсан шүү дээ. Мэдгүй цаанаасаа ингээ гомдоод исэн. Тэгээ одоо нэрээ яах юм бэ? Ээж аав нь тэнд байгаа. Тэгээ өөрөө тэнд ингээ ганцаар үлдсэн. Тэгээ гадны улсууд чинь бол гадны оюутнууд онлайнаар орж болно, яваа, аль болох яваа гэдэг эх орн нь авахгүй гэлж. Тэгэхээр тэр сэтгэл санааны хямралын одоо мөнгөн нүнгээр тооцож чадахгүй бол ядаж бодитоор нь гаргасан эдийн засгийн хохирлыг нь барагдуулаач. Уучлалт гуйгаач. Тэгээд дээр нь бүр эн чинь зөвхөн гадаад гэхгүй дотооддоо хүртэл юм хязгаарлалтын буруу шийдвэрээс бол тэр Баянзүрх дүүргийн 26 дахь хороонд нэг эмэгтэй амиа хорлж нас орсон шүү дээ. Гэтэл энэ цар тахал эхлэхэд хүний эрхийн байгууллагууд юу гэж хэлжсэн юм гэхээр за ийм хязгаарлалтууд болж эхлэхэд те ажил хөдөлмөрийг хязгаарлаж эхлэхэд гэр бүлийн хүчирхийлэл байдаг хүмүүс хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэн шүү те бэлгийн хүчирхийлэл нэмэгдэн. Тийм учраас энэ хүмүүсийн эрхийг хамгаалахад анхаараарай те ойрхон байлгаарай. Одоо нийгмийн ажилтнуудад ойрхон байлгаарай гэдэг зөвлөмжийг өгчээсэн. Тэрэнд зориулж бүр тусгаалan мөнгөнд тэтгэмж өгчээсэн. Яг тэгэхээр та эдийн ачаал нэмэгдэн шүү. Дуудлага та нар барч чадхаа байлна. Одоо тэр машин тэргийг нэмэрээ гэдэг зөвлөмж өгсөөр байтал зөвхөн дүүргийн засаг дарга нь тэр дүүргийг дур мэдэн хязгаарласнаас болол тийм хэрэг гарсан. Тэгээд дээр нь тэрнээс бас хинж уучлалт гуйгаагүй л. Тэгэхээр яг одоо нөгөө яг энэ цар тахлын үеийн одоо онцлогч гэх юм уу яалтчгүй нийгэмд юм олон асуудал үүсэж байгаа болохоор хүний эрхийн хордох тайлан маань бол бүхэлдээ бараг цар тахлын үеийн тий хүний эрхийн зөрчилтэй холбоотой юм байна. Тэгэхээр яг одоо ингээд за энэ тайлан гарснаас хойш гэдэг юм уу яг одоо өнөөдрийг хүртэл хүний эрхийн үндэсний комиссд хандаж гаргаж байгаа энэ яг ковидтой холбоотой өргөдөл гомдлын гол одоо хүсээ шаардаад иргэдийн тийшээ тавиад байгаа тий шийдвэрлэх гэж тавиад байгаа асуудал нь одоо бас юу яг ямар нийтлэг асуудлууд байна вэ? Одоо яг нэг кейс сонгоод ч юм уу яг юм шийдвэр гаргалтын юм асуудлыг шийдвэр гаргалттай холбож ярил. Яг нийтдээ ирж байгаа өргөдөл гомдлын тоо бол жилдээ 700 орчим байт юм байна л да жилийн дунд чинь. Тэгээд энэ ковид нөхцөлтэй холбоотой одоо бид нэр хагас жилийн байдлаар л 700 хүлээж авсан. Тэгээд тэдний хагас нь ингээд ковидтэй холбоотой. Тэгээд тэнд хамгийн их ирж байгаа нь зорчгоор. Бид нэр гадаадаас гацлаа дотоод гацлаа гэдэг асуудал. Тэгээд тэрэн дээр бол хүний эрхийн үндэсний комисс абсолют байр суурьтай гэдгийг хэлсэн. Үндсэн хуулиар чөлөөт эх орондоо хүн буцаж ирэх хэрэгтэй маа ямар нэгэн шалгуур хязгаарлалтгүйгээр тэрэн дээрээс нь одоо сайн иргэн бол муу иргэн бол гэдэг шиг тийм шалгуур байхгүй. Even гэмт хэрэгтэн байсан ч манайх авах хэрэгтэй болчиход байхгүй. Одоо хэрэг хүн реал гэвэл тийм үү. Тийм боломжтой байвал бид нар авнаа. Өчтөө байна уу, өчгүй байна уу хамаагүй. Энд ерөөсөө туйлын эдлэх эрхийг тусгаар болсон юм болоо л тий иргэнээ бол авах хэрэгтэй. Тэгээ тэрийн үндсэн хууль заасан учраас хүний эрхийн үндэсний комисс энийг удаа дараа дурдсан. Боломжоор аваа. За бодит боломж байж бол эдийн засаг нислэг одоо юу гэдгийг гисэн идэж гэсэн бүх хүчээр дайжлаач. За одоо болохгүй байгаа бол ялангуяа тэр Франкфуртын энэ нислэг дээр нэг гэмхтэй халдвар авсан гэд хоцорсон шүү дээ. Тэрэн дээр та нар яагаад ингэж байгаа юм бэ? Одоо өмнө нь ч гэсэн зөндөө кейсүүд гарч илаа халдвартай байсан байж магадгүй шүү дээ. Ер нь халдвартай байсан иргэд бас ирж л байсан. Тэгээ тэр эмэгтэйг яагаад үлдээж байгаа? Үлдээгээ тэгээ ямар мөнгө тусламж үзүүлсэн, ямар арга хэмжээ авав гэдэг араас нь. Тэгээ ингээ харахаар эцэстээ бид нар ер нь бол нөгөө одоо нэрж байгаа гомдлуудыг харахаар яг хүн өөрөө үн цэнтэй байж чадчихна уу гэдэг нь эргээд орж ийн л та. Одоо яг материалыг хангамж одоо орших авах гэдгээс гадна ер нь одоо Монгол улсын иргэнч өөрөө бас үн цэнтэй юм уугүй юу. Одоо үндсэн хуулиар бусад бүх юугаар хэлээд байгаа юм нь бол хүн үн цэнтэй, хүн бүр Монгол улсын иргэн бүр үн цэнтэй маа. Тийм учраас бид нар амьд явах эрхийг абсолют эрх гэж тооцноо. Тэгтээ хэлж байгаатай эрүүл шүүлтээс ангид байх хэвээр харгас хэрцгий хандхаас ангид байх хэрэгтэй маа та тэр битэл хэнийг ч гадагшаа аль ч улс орн руу бид нар албадан өгөхгүй. Тэргээд ингээ ийм эрхүүдийг үндсэн хууль зааж байгаа чинь цаанаа эцсийн эцэд бид нар хүн чухлаар хэлж байгаа. Манай улс иргэн бүр чухлаар гэдэг санаа шүү дээ. Энийг шингээсэн. Тэгээд энэтэй ч яг холбоотой гадаад дотор гацхстын асуудал бол асар их ирсэн. Нөгөө Солонгосоос бүх улсаас дөө 43 улс гэсэн баха нийтдээ бол эх орондоо ирмээр байна авсан гэдэг тийм асуудал. Дараагийн цар тахалтай холбоотой ирсэн гомдлууд нь ялгуулан гадуурхагдлаа гэдэг асуудал нэлээд ирсэн. За энийг нь шүү дээ зөвхөн төр биш шүү. Бас хамт амьдарч байгаа нөгөө нийгмийн зүгээс, хөршийн зүгээс, ажлынхны зүгээс гэл янз бүрийн байдлаар ялгуулан гадуурхлаа гэдэг асуудал. Тэгээд энэ
экстрем ийм кейсүүдийг бол бид нар харсан шүү дээ. Юу автобустай явж байгаа нэг хүүг зогсооцсон барьсан гэл те. Ингээ харахаар тий тэгээ орцсон орно ингээд тэгээд нэг хоёр хүүхэд юуны 0-ын өрөөнд амьдардаг гэдэг хоёр хүүхэдтэй ээж нь байхгүй хоёр хүүхдийг сөөхийнх нь оруулахгүй байна гэдэг. Тэгээ энд эдгээр бүгдээр ингээд юу зарим нь бол өөртөө хандсан, зарим нь бол бидний нөгөө хөвлөөс мэдээд араас нь юу болж байгаа яасан ингэж бол бас өөртөө хяналт тавьсан ийм кейсүүд бол зөндөө. Тэгээ ийм тэгээд яг тэр шийдвэр гаргаж байгаа процесс дээр одоо 20 дугаар ихтгэл дээр дандаа амьд явах эрх, эдийн засгийн боловсрох, сурч боловсрох, улс төрийн эрх энэ зэрэг ангилж байгаа шүү дээ. Төрийн албан хаагчдын тэн дээр дандаа давтагдж байгаа нэг зүйл нь шийдвэр гаргалт чи хэр оновчтой байсан бэ тамины эргэж хараач гэдэг зөвлөмжийг бол байнга хүс. Яг гэвэл за нэг шийдвэр гаргахын тулд та хэд шүү дээ нөгөө бүлгээ дандаа бодох хэрэгтэй. Эдийн засгийн үр дагавар юу юм хүүхэд тэр түрүүн цацаг хэлээд байгаа тэрэн дээр бас бид нар яг хэлж нэг шийдвэр гаргахтаа зөвхөн тэр этгээдэд өөрснө гэж битгий тооцоож тэрний цаана гэр бүлийн яах юм бэ хүүхдийн яах юм бэ ажил нь яах юм бэ орлого нь яах юм бэ гэд ингээд дандаа гинжи хэлгээд тэгж явдгаа хизээч шийдвэр ганцхан энэ бүлэгт үйлчлээд болоо гэдэг юм байдгүй тэрний чинь үр дагавар үргэлжлэнэ өрхөд үргэлжлэнэ ажил дээр үргэлжлэнэ нийгэмд үргэлжлэнэ тэрийгэ тооцоод гаргахгүй бол хамгийн ихний хоригч нь хүүхдүүд л байна гэдгийг хэлж байгаа. Тэгээд энэ альва шийдвэр гаргахтаа дандаа манай шийдвэрүүдийг хараад тахаар дандаа анхдагч өртөгчөө бодоод байхгүй. Анхдагч зорилт бүлгээ бодоод тэрний дараагийн 2 дахь 3 дахь дагуулга үс хөрөнгөлөлтөг тооцохгүй байгаа төр зүрх харж байгаа учраас нэн тэргүүн анхаарах дээр хүүхдүүдэд бодооч гэдэг. Энэ сурч боловсрох дээр нь хэлж байгаа. Аж амжиргаа гэр бүлийн хүчирхийлэл ер нь аливаа хүчирхийлэлээс ангид байхтай ч холбоотой хэлж байгаа. Хайхрамжгүй үлдэх эдийн засгийн нөхцөл байдлаасаа болоод ээж аав нь бас харж хандаж чадахгүй болох тэгээд энэ сургууль цэцэрлэгийн нөхцөл байдал бүгдэнтэй нь холбоотой гэж хэлж байгаа. Тэгээ ингээд харахаар шийдвэр гаргалтын одоо хамгийн сүүлд өгсөн зөвлөмж дээр нь л нэг том одоо зөвлөмж болгож хэлээд байгаа тийм нэг багцсан зөвлөмж чинь шийдвэр гаргахтаа уялдаа холбоо мэдээлэл солилцоо гэж юм байхгүй бол одоо тэр 22-ын төвчөн дээр тасвардаг эмэгтэй бол жишээ нь байхгүй. Архангай аймаг. Тэр шийдвэрийг яах гэж гаргасан. Энэ байгаа хүмүүсийг нийгмийн эрүүл мэндийн төлөө гаргасан байх нэ. Улаанбаатар хотын иргэдэг одоо харилцан бие биенийхэн халдвар хамгааллын сахиулн хяналттай байх гэж гаргасан байх нэ. Гэсэн атлаа өөр өвчнөр ч юм өөр тусламж авахгүйгээр насварч болохгүй шүү. Бид нэг хүнээ аль юугаар одоо насварсан бол тэр нь үн зэнтэй юугаар бол үн зэнтэй гэж байна. Тэгэхээр энэ дээр хэлээд байгаа нь бүх хэрэг үн зэнтэй юм болвол одоо шийдвэр гаргахтаа та нар бүх нөхцөлийг бодож хүн өхөн төрн өвдөн угаасаа энэ амьдралд нөрүүлнэ шүү дээ. А энийгээ бодохгүйгээр ингээ нэг хэсэг хугацаанд юу ч хийхгүй байж болох юм шиг ингээ шийдвэр гаргаад тэдний хооронд нь яхаа амьслаад өгчээд хэсэг байж болох вакуумжиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр төрөх эмнэлгүүд дээрж харагдаж байгаа тэр ингээд амьдрал үргэлжлэнэ. Тэгээ энэ явцад хэдүүлээ коронавирусын энэ халдвар хамгааллын нөхцөлд яаж цаашаа харин үргэлжлэх вэ? Хор хөнөөл багтаа. Тэгээ яаж огцод цаашаа энийг менеж хийх вэ гэдэг тэр. Тэгэхээр энэ шийдвэр гаргахдаа энэ олон нөхцөл байдлаа хамаарч дээрэс нь мэдээлэл солилцоо хэвтэй босон мэдээлэл солилцоо чи хэр сайн яваад ингэ. Тэр 22-ын төвчөн дээр мас үйл явдал дээр би бол анган шатны албан хаагчийг шууд буруудах чадахгүй. Тэр хүнд ямар зааварчилгаа өгсөн юм. За тэр эмч хүн бол мэдээж хүний амь аврахыг нэн тэргүүн бодох үүрэгтэй ажил нь үүрэг сурсан мэдсэн чадвар нь. Тэгээ яахан тэнд ямар зааварчилгаа өгсөн. Бид нар постоор явж эргүүлж яхад 6 байгууллагын төлөөлөл ажиллаж исэн постэр өвөл. За тэгээд нөгөө дүн өвлийн хүүтэнд чинь балн гарахгүй эмчнэр нөгөө юуг нь асуумжинд бүлгүүл тэгээд халуулын шилэн гацаад хүүтэнд ингээл зогсож байгаа шүү дээ. Тэгээд тэр 6-ад ямар өдөртөмж өгсөн юм. Тэрийг сонирхмоор байхгүй. Та 6 яагаад гэвэл 6 өөр байгууллага. Цагдаа, онцгой, мэрэгжлийн хяналт, мал эмнэлэг, тэгээд эмч. За энэ 6-ад тэгээд ямар өдөртөмж хэрэг гарвал ингээд зургуулсан ажил чинь тус тусдаа үүрэгтэй. Би анкета бүгд нь халуунаа хэмжээ мэрэгжлийн хяналт нь одоо юугаа шалган тий ингээд байна. Тэгээд хэрвээ ийм асуудал гарах юм бол хэн нь хариуцаад ямар шийдвэр гаргах тэд нар тийм ирэх өгсөн юм уу үгүй юм. Эсвэл урагшаа төврөөгөө дамжуулаад тэгээд дараа нь тэндээсээ доброо авсны дараа зөвшөөрөл авсны дараагаар нэвтрэх ёстой байсан юм. Энэ чинь бол тэр яг өмнө шийдвэрээ гаргах асуудал байхгүй. Тэгэхээр ханхан шатанд байгаа хүмүүстээ хэрвээ тийм ойлгомжтой шийдвэр өгсөн бол тэр хэд бол мэдээж хэрэгжүүлнэ шүү дээ. Тэгэхээр би тэрэн дээр бол ханхан шатны албан хаагчтай буруудах үндэслэл хомс гэж хараад байна. Яагаад гэвэл тэр зургаад руу очиод ингээ асуухаар постн дээр хин ахлах гэхээр эмч гэж. Гэхдээ тэр эмчд яг үүндээ өдөртөх бас бүр их өгчөөг байхгүй. Яах вэ? Постн дээр гарч байгаа 6 албан хаагч ерөнхийдөө чиглүүлээрэ гэдэг юм өгсөн
байсан. Түүнээс хойш юу болсныг бол мэдэхгүй. Бид нар нөгөө 12 сард мониторингоор явж үзэж байгаа. Тэгээ ингээд үзэхээр ч эцэст ингээ хүний аймнаас яригдж байгаа, тусмас яригдж байгаа боловч шийдвэр гаргалтч аюул нөлөөлөд хүний аймнаас нь нөлөөлж чадахгүй. Хэрвээ тодорхой шийдвэр ийм тохиолдол шууд emergency гэж үзээд нэвтрүүлээрээ тэр мэдээлэл ийш өгөөрэй. Ингээд ийм эрхийн өвчих юм бол тийм үү зааварчилгаа ойлгомжтой бол тэнд ажиллаж байгаа хүмүүс чинь ажиллаа хийгээл сууж байгаа шүү дээ. Бүх хүмүүсийн хянаад л яа сууж байгаа хүмүүс шүү дээ. Яг чиглэлийнхээ давуу өргө гүддээ сууж байгаа ялгаагүй хүүтэн төрөө талан сууж байгаа албаа агчтай байхгүй. Тэгэхээр шийдвэр гаргалт чухал байна. Бүх одоо юунд салбарт энэ орж ирээд байгаа. Хүлээн зөвшөөрөгдөх шийдвэр чухал. Тэгээ уялдаа холбоо чухал. Одоо ингээд дорн говьлуу бид нар говь сөмбөр рүү явж байгаа. Тэгэхээр говь сөмбөрийн зам чинь өөрөө нөгөө хот хоорондын гол зам шүү дээ. Одоо Улаанбаатар ингээ хойшоо уушаана дорн говь руу яваад. Тэгэнгүүт говь сөмбөрөөр заавал дайрна. Тэр говь сөмбөрийн замыг хаана гэж юм байхгүй юм байна. За тэгээ ингээд дайрангууд нь улсын нийслэлийн онцгой комиссэнд явуулж олно гэж хэлэнгүүт за явуулж идэл дорн говьх за говь сөмбөрийг өнгөрүүлээ. Дамжин юм ингээ өнгөрүүлсэн чинь говь сөмбөрийнх нь аймгийн онцгой комисс биш ээ дорн говьх те дорн говьх нь аймгийнх нь онцгой комисс манайх хүлээж авахгүй. Ингээ дандаа хүнийг ингээ яаж чирэгдүүлэх вэ? Яа тэр хүн ботсон шийдвэр үү гэдгийг асуулт байхгүй. Дархан уулаас нэг прогонтой хүмүүс гарцсан байсан шүү дээ. Гарч болно гэхээр гарцсан гэд. Тэгсэн чинь нийслэл оруулахгүй гэхээр за буцаагаа буцаад очсон чинь аймаг одоо манайх оруулахгүй. Нэг ийм юмнууд бол зөндөө болоод байхгүй. Энэ дандаа ийм жишээнүүд яваад бодтой. За яг зарим нь бол гайгүй төвчээртэй эрүүл мэндийн гайгүй хүмүүс байсан байж бодлоо те. Эдийн засгийн тийм биш хүмүүс нь бол шууд тохирч байхгүй. Шууд бит тохирч эрүүл мэндээр амнасаараа эдийн засгаараа ингээ хохирч болоод. Тэгэхээр шийдвэр гаргахтаа юуг бодооч гэхээр нэгэнт ингээд төрийг төлөөлөө захиргааны байгууллагууд шийдвэр гаргаж байгаа нөхцөлд олон янзын иргэд байна. Зорилтод бүлэгч янз бүр. Тэгэхээр зөвхөн нэг зорилтод бүлгээр зөвхөн нэг хотын хоор зөвхөн нэг дүүргийн хаар жишээлж огт болохгүй байна. Зөвхөн нэг аймгаар дандаа тэр нэг олон нөхцөл байдлаа бодцоод хамгийн оптимал шийдвэр юу гэж болох юм. Тэгээ ганцхан шийдвэр гаргах бас албатай биш. Тин чинь шатсан шийдвэрүүд байж болно шүү дээ. Ер нь бол ийм шийдвэр гаргалаа. Гэхдээ ийм нөхцөл байдал жишээ нь тэд насны хүртэл насны хүүхдүүдтэй болвол ингээрээ. Тэгээ ийм бол ингээрээ энэ гэдэг нэг ийм шийдвэр чи уян хатан байж болно да. Дотор нь ингээ олон зүйл заалт бас байж болно да. Ийм учраас нөгөө шийдвэр гаргалтыг бол тухайлан онцгойлоод. Тэгээд гадаад усынх нь жишээ харж байгаа тэд нар юу гэж хэлээд байгаа вэ? Шийдвэр гаргахтаа цар тахлыг далимдуулаад бас зарим эрхчлөөгийн чинь шууд дур зоргоор хязгаарлах гэдэг эрсдэл бол байнга гардаг. Тэгэхээр шийдвэр гаргах процесс чинь ойлгомжтой, ил тод, тайлбартай, үндэслэл бүхий байх ёстой шүү. Тэрийг бас танаас санал яагаад ингэж харж юм бэ? Тэгэхээр одоо ингээд хүний эрхийн мэдрэмжтэй иргэний хувьд бол тий болж байна болохгүй байна гэж шүүмжилж байна. За сошиал орчинд бол ингээд иргэд бол хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэрүүдийг бол ингээд шүүмжлээд байна тий. За мэрэгжлийн хүмүүс бол ингээд мэрэгжлийн байдлаар ингээд хандаад байна. Гэтэл одоо яг тухайн шийдвэрийн үр дагаварт өөрийнх нь эрх нь яаж зөрчигдөд байгааг ч мэдэхгүй. Ийм л байх ёстой юм байх. Аюултай өвчин юм чинь арга хэмжээ авч байгаа юм чинь төр засаг нь мэдж байгаа байлгүйгээд тэрийг үг дуугаа хэрэгжүүлж байгаа иргэд маш олон байгаа тий. Тэгэхээр одоо яг одоо ингээд иргэний хувьд ч юм уу ингээд байхаар ерөн төрөөс гарч байгаа шийдвэр ямар байгаасэ тий ямар байгаасэ тэрийг яаж мэдээлдэг байгаасэ ч гэдэг юм уу одоо нэг тэр талаар ингэж бодож явдаг ч юм уу одоо эсвэл бүр ингээд төрөөс нэхмээр байгаа тийм комментууд байна уу? Төр иргэд гэдэг нь юм хоёр тусдаа зүйл биш аахгүй. Ер нь тэр төр гэдэг хүмүүс чинь төлөөлөхгүй бидний төлөөлөхгүйд тэнд сууж байгаа тийм. Тэгээд гаргасан шийдвэр нь хинд хүрэх вэ гэхээр иргэд биднэрт л хүрнэ. Тэр биднэрт ирж байгаа шийдвэр ойлгомжтой байвал хүн тэрийг ингээд дагаад тийм мөрдөө та процессын алдаа гарч бол тэрийг сайжруулад явахыг бид нар бол хүсэж байгаа. Тийм бол дор дорныхаа юм хийгээд амьдрч болж штеп. Тэгээд төрөөс гарч байгаа шийдвэр гэдэг нь тусдаа тэрийг хэрэгжүүлж байгаа иргэд гэдэг нь нэг юм тусдаа болчоор бид нар юун дээр нэгтгэх юм бэ? Тэгвэл бид нар хин юм бэ гэдэг асуулт руу дахиж очиж байгаа. Монгол улсад хүн чинь ингээд одоо үнэтэй шүү. Монгол хүн гэдэг бол үнэтэй шүү гэдэг юмд итгэх гэж бид нар явж исэн чинь сүүлийн 2 жилийн хугацаанд бид нар маш үнцнийг би харж байгаа хгүй. Ялангуяа бид нар энэ хүүхдүүдэд ямар хайргүй инэрлэхүү юм бэ гэдгийг бид нар боддоор харж байгаа. Бид нар эрүүл мэндийн салбар маань ямар дөрөөдөлтэй гэдгийг боддоор нь өсвүүдийн айл өрөөнөөс харлаа. Тэ? Бид нар энэ эмчнэр ямар баг цалингаар ямар хүнд хөдөлмөр хэрэгэлдэг гэдгийг мэдлээ.
гэдгийг ёстой тоодогчгүй юм байна гэдгийг бол харлаа тий. Тэгэхээр одоо бид нар нөгөө ингэж энэ надад хамаагүй шүү дээ тий. Эсвэл энэ надаас тустай. Эсвэл би энийг ингэ төвччихье, төр зүр төвччихье тий. Төр зүрийн юм чинь бүр бол яах вэ? Тэнд л хамгийн аюултай зүйл байна. Би бол бид ямар улсад амьдрмаар байгаа юм бэ? Ямар ирээдүг бүтээмээр байгаа юм бэ? Чамтай хүн яаж харьцуул тий? Шийдвэр чамд яаж ямар мэдээллийн сугаар яаж ирвэл ойлгомжтой байх юм бэ гэдэг асуултаа бид нар өөрөө өөрснөөсөө асуучвал хариултаа нэхэд аюу амархан болж байна гэж би бодод. Энэ гаргасан шийдвэрүүдээс ингээд нэг л жишээ дуртахад ийм одоо эмгэнэлт нийгмийн төрөл гэж нэг төрөл зүйл байдаг та тий урлагт бол тийм эмгэнэлт нийгмийн шийдвэр бол надад тэр нийслэл 23 цагаас 6 цагийн хооронд бүх хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн шийдвэр байсан аахгүй. Хотын амьдрал гэдэг чинь ингээд хүний цусны урсгал шиг ингээд зогсолтгүй явж идэг байхгүй. Нэг хүн өдөө 5 цагт босч хогш үрддэг тий тэрийг нэг хүн ачдаг. Тэг өглөө 6 цагт ээлжтэй бол нэг хүн тэрийг таксигаар очиж авдаг. Тэр нь бүргэж өгөө мөнгө авдаг. Тэгээ тэр ингээ яг ийм тасралтгүй байхгүй. Бид нар ингээ унтахаараа цусны эргэлтэн зогсчдгүй үсттэй. Эсвэл бид нар хүссэн үедээ хаачаал нээгээ бийждэг. Тэр чинь гранч биш байхгүй. Тэг бүх хүмүүст нөгөө цагдаа нартаа тим шийдвэргөө зам дээр зогсооцсон. Тэгээ ингээд яг өдөр шиг төгжирч байгаа байхгүй. Тэр ингээд нөгөө нэг нарны зам даагав. Тэгээ ингээд нэг цагдаад нь ингээд хэрэлдээд одоо муудалцаа бид нар одоо ийшээ харих гэж байна гэж хэлээд дараагийн пост дээр чаар дараагийн оруулах. Тэгээ яг ийм нэг юм багц төгжрээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нүүн бидний амьдралыг тийм цусны эргэлтчиг хүний амьдралыг зохицуулах чаа хүмүүс чинь одоо ийм муухар мэдрэмжгүй тий одоо хот гэдэг концепцож ойлгоогүй тий байхад л ийм шийдвэр гарна шүү дээ. Тэгээ тэр нь 3 хоног хэрэгжлээ. Тэгээ ингэ дуусчих. Яагаад гэхээр тэр чинь амьдралд нийцэхгүй байхгүй. Тэгээд ийм шийдвэрүүд гарахаар юу болдог вэ гэхээр хүмүүс энийг өөрөөр хийж эхэлдэг. Өөрт тухтайгаар тэгээ өөрт арай илүү хэлбраар арай өөр хувилбараар хийдэг. Жишээ нь хот аймаг хоорондын хил одоо тэр нэг юм орж гарч хаалга хаачвал яах вэ гэхээр хулгайн замаар явж эхэлдэг. Яагаад гэвэл зорилго нь тэнд очих байхгүй. Тэнд бүр үнэхээр очихоос зайлшгүй ажил байвал яах вэ? Тэ? Тэр хүмүүс хулгайн замаар явж эхэлдэг. Агаарын хилээ хаахаар чинь замаар явсаар хагаад нэг оюутан охин хягтын хил дээр ирсэн гэдэгт алтан булгийн хил дээр ирээд 2 хоног машинд бас хончиж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм тохиолдол гарвал яах вэ гэдгийг бодоагүй байсан. Тэгэхээр шийдвэр амьдралд нийцэхгүй байвал тэрийг хүмүүс ямар нэгэн замаар хулгайн аргаар шийддэг буюу хууль бусаар хийдэг. Тэгэхээр шийдвэр чинь нөгөө хуульдаа нийцсэн байх хэрэгтэй. Үнэхээр шаардлагатай. Өвгөн энэ асуултуудтай хариулжвал ойлгомжтой байгаад шүү дээ. Зүгээр тийжл хийхгүй л биш тийм. Тэгэхээр юуны бас манай хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаан дээр асуудал үүсч эхэлсэн. Тэнтэй холбоотой хүний хүнс рүү гомдлоо гаргацсан байгаа өмгөөлөгч нэг өмгөөлөгч бас кейсээ ярьжсэн. Тэрний юу юм гэхээр шүүх хурал одоо бид нар бол энэ баахан хөл хорионы явцад за ялангуяа эргэн шүүх мөг бол тагмаар л хуралдаж байсан. За эргэн захиргааны шүүхүүд бол зарим шүүхүүд бол онлайн явсан. Тэнгүүд нэг хуралдаа очиж чадахгүй, ирж чадахгүй. За ингээд нөгөө зам хаачвал хол гэртээ бол очиж чадахгүй шүү дээ өглөө 8 хурал. За ингээд нийтийн тээвэр яг эсвэл бол нөгөө цагаар нь хязгаарласан шүү дээ. Өдрийнхөө хуралд очихын тулд өглөө очиж тэндээ хүлээж ирдэг. За эднэр бол одоо ингээд за одоо яах вэ гэж зохицуулаад иж болоо. Сүүлд бол яасан гэхээр нөгөө шинжилгээ авах цэгүү цөөрөөд шинжилгээ хариу өгсөн ч гэсэн удаж гараад нөгөө шинж тэмдгийг илэрчдэг. Хуралдаа очихоор чинь болохгүй хүмүүс тараачих гэдэг гэртээ баймаар байдаг. Тэгээд нөгөө шинжилгээний хариу аваагүй учраас шүүх хурлаа хойшлуулъя гэж хэлэхээр энэ сүүлийн үед юусэн коронавигаар далимдуулаад энэ өмгөөлөгч нар хурал хойшлуулад ингээ хэрэг маргаан сумжруулад гэдэг хандлага ер нь шүүхтэр гараад тэгээд нөгөө үйлчлүүлэгч нь өмгөөлөгч байгаа шинж тэмдэг илэрсэн нэгдүгээр хавтагч болсон. Гээд нотол гээд шинжилгээний хариу байхгүй шүүх нотол гэсэн нотлох баримт байхгүй. Аргаа хараад нөгөө нэгдүгээр юу илэрчлээ гэх хоорондоо чатлсан чат мата үзүүлсэн шүүх нотлох баримтыг шаардлага хангахгүй гэж үзсэн. Тэгээд
хүндтүү үзэх шүүх хурлааны товыг мэдгцээр байтал хүндтүү үзэх шалтгаангүйгээр хуралдаа ирээгүйгээд торгох захирамж гаргасан шүүгч. За тэгээ энэ дээр бол нөгөө өмгөөлөгч юу гэж хандах уу гэхээр үгүй миний буруу юм ба тий. Шинж тэмдэг илрүүл гарч болохгүй өөрийнхөө тусгаарлаа ажиглаарай гэдгийг 2 жил зөвлөж байгаа. Охин нь ковид илэрсэн байна. Өөрөө нэгдүгээр хавтагч болсон байна. Өөрт нь шинж тэмдэг илэрсэн байна. Шүүх явж болохгүй. Хуралтай хүний өмгөөлөх ёстой гэдгийг мэдж байгаа. Яг энэ одоо кейстэй ижилхэн яг одоо ингээд захирамж гаргаад торгуул маргуулын арга хэмжээ авахгүйлаад энэ талаараа хүний эрхийн үндэсний комисс руу гомдол бичсэн гэдгийг хэлсэн. Ер нь ийм төрлийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой яг энэ одоо ажил мэргэжлийн эрхлэлтэн төрийн шийдвэр тодорхойгүй байдал ч юм уу тий шинжилгээ өгч чадахгүй байгаа хариунд гарахгүй байгаатай холбоотой ингээд яг ажил мэргэжил дээр нь тэрнийх нь үр дагавар нь тусцсан ийм үргэлж гомдол бол ер нь бол ирсэн үү? Харцангуй одоо бид нар нэг юм 20 дугаар хэлтгэл дээр төрийн албан агчдын одоо яг голомтод ажиллах төрийн албан агчдын хөдөлмөрлөх хэрэг гэдээ авч үзсэн. Тэгээ харцангуй эмнэлгийн ажилтнууд чинь гомдолтгүй хүмүүс юм л өөрсдөө. Яг цөөхөн ирсэн. Ачаал их байна, урамшуулал өгөхгүй байна. Тэгээ дараалан юунд гаргаж ийн амрах хэвээр бодлоо. Дараалан хийж гаргалаа. Тэр гэдэг тийм гомдол ирж байгаа эмч нараас цөөхөн маш цөөхөн. Ерөнхийдөө бол гомдолтгүй хүмүүс юм лээ. Бид нар өөрсдөө асуулга авч иж өнөр хүнд нөхцөлтэй байгаа юм байна гэдгийг нь хэлж байгаа. Үнэхээр одоо өөр мэржлэг юм бол ингэж хандаж өгөөч. Үнэхээр эдгэмсэн мэржлэлтэй ингээд зүтгэж явдаг хүмүүс юм байна. За хоёр дахь тэр цагдаа онцгойгийнхан бас гомдол гаргадаггүй. Бид нарт бас яхан шатны албаа агч хэцүү шүү дээ. Шийдвэрийн үр дагаврыг хэрэгжүүлээ сууж байгаа хүмүүс нь тэд нар байхгүй. Зогс гэл иргэдийн уурлан унтуудсан тэгээ хэрэлтэн янз бүрийн болно. Яг үүндээ тэр хүн чинь бие дагаа шийдвэр гаргах хэрэггүй. Гарцсан шийдвэрийг хэрэгжүүлэл зогсож байгаа л албаа агч. Эднэртэй бас төвхтэй байдал үүсдэг. Ажлын ачаалж гэсэн. Гэхдээ эднээс бас гомдол ирж байгаагүй. Ар гэрээс нэг ганц хоёр цөөхөн гомдол ирсэн. За хуульчдаас гомдол ирдгийн. Тэгээд юу гэж ирж байгаа нэхэр нөгөө цагийн хязгаарлалыг баахан тогтоосон шүү дээ. Тэдээс тэдэн цагийн хооронд тэр хооронд чи явж амжихгүй байна. Өмгөөлөгч өмнөхөр зорчуулахгүй заавал нөгөө өмгөөлөгчтэй холбооноос илүү уучтай холбооноос бас нэг бичиг сажиг аав гэсэн тэр нь авахгүй байна. Хүлцээгүй байна гэтэл шүүх хурал зарлчаад байна энэ гээд ийм асуудлаар нэлээд гомдол ирсэн. Тэрийг нь бас ер нь дараа нь шийдсэн л дээ нөхөд Улсын онцгой комисс уламжлаад энэ за өмнөхөр нь зорчуулъя тэр нэг хурлын товыг нь харж гад зорчуулъя энэ гээд ажил мэргэжилтэй холбоогүй атлаа яг адилхан тохиолдолд ирсэн нэг эмэгтэйг нэгдүгээр хавтагч болсон байна. Ирж шинжилгээ өг гэж утсан юм байна. Тэгээд яг гарч исэн цаг нь болохоор тэр чинь 10-аас 17 ойлоо нэг тийм цаг үйлчилжсэн чинь нэг хэсэг хэдэн хоног өвөл. Тэгээд тэр хооронд нь гараад 9-өөс гараад очиж шинжилгээг өгсөн чинь 10 гэд хаацсан гэдэг. Одоо юуны зорчих цаг дууслаа та явж болох. Одоо гудамжинд гадаа нөгөө дэлгүүр хойш хамаг юм алдтай байсан уу яахгүй. Хаанч орох боломжгүй яг өвөл 12 сард. Тэгээд би харъя гэхээр та 17 цаг хүртэл үлээ. Одоо хөдөлгөөн зогссон цаг байна гэдэг. Тэгээ өөр тэр эмэгтэй гомдол гаргаад үгүй ямар очтой өөртөө надад хэлэхдээ ирж шинжилгээ өгөө та хавтагч боллоо гэл би шийдвэрийг нь дагаад тэгээ ирлээ. Тэгэхээр одоо болохоор явж болохгүй гэдэг. Одоо тэдний бодлоор би энэ гудамжинд амьдрах юм уу? Тэгээд яавал яах юм? Өвдвөл яах юм? Ям зэрэг юм болвол яах юм? Ингэж болохгүй үстэй. Тэгэхээр яг дандаа энэ үр дагаврууд нь байхгүй. Яаж болцсохгүй зөндөө олон юм гарна шүү дээ. Тэгэхээр тэр зөндөө олон зүйл дээр яаж болцсохгүй. Ахад нэг эмэгтэй төрөх гээд өвдөд тэгээд явах гэсэн чинь та заавал нөгөө тэдэн цагийг хүлээе шүний. Билүүтэй орой. Тэгээ нөгөөд нь юу яриад байгаа юм бэ? Өвдөд шүү дээ гэсэн чинь үгүй одоо ийм гээд нөгөө цагдаа нас цагдаа тий. Тэгээд тэнгууд өөр нэг гүүрээр нь маршлын гүүрээр нь дамжиж гуйж орж ирлээ гэд бас манайх хатчихсан. Ингээд байна. Энийг энэ хүмүүстээ хэлэхгүй үлдээ. Тэгэхээр яг нөгөө амьдрал чинь баялаг олон ингээ үргэлж байгаа нөхцөлд яаж шийдвэрээ хийдвүлээ байж болох exception бол гарна шүү дээ. Янз бүрийн тохиолдол өвдөн тэр нэг хүчин тэгээд тэрийг буруугаар ашиглах тохиол гардаг юм шиг албаа агчтай яриг сонсож байхад ингээд идэм маа гэдэг. Одоо сая тэр шүүгч өмгөөлөгч нар шүүх хурлаа хойшлуулад байна гэсэн биз дээ. Тэгэхээр магадгүй өмнө тийм тохиол гарсан байхаг үгүйсэхгүй. Гэхдээ бид нар юу гэж хэлээд байгаагаар тохиолдол нэг бүр дээр та ханд гэдэг байхгүй. Тэрнээс өмнө нараа хойшлуулсан юм чинь сүмжид хойшлуулах гэж таараа гэж битээ ханд гэдэг байгаа шүү дээ. Хөлзөө үнсэн зарчим нь тэр шүү дээ. Та тэр тэгсэн юм чинь ингээд болдсон юм авчид битэж имгээд дээр наагаад л гэдэг зарчимтэй шүү дээ. Тэгэхээр бол тэр
тухай бүрийн тохиолдлыг л авч үзэн шийдвэрээ гаргаал гэдэг шүү дээ. Одоо хууль зүйн үндэслэл нь бол хэлж байгаа. Тэгээд амьдрал чинь өөрөө баялаг зөндөө олон бидний мэдэхгүй бодоогүй юмнууд зөндөө гарч ирдэг байхгүй. Одоо бид нэр бодохдоо за энэ шийдвэрийг гаргах гээд ийм л байхад болж байна гэж ботцсон байж болно шүү дээ. Бидний хүрээ хязгаар мэдж байгаа мэдээлэл цугларсан мэдээлэл ийм байтал ахиад өөр бас тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр тэр нь ч гэсэн бас нээлттэй онгорхой байж байгаа хэрэгтэй байхгүй. Тэр нь тэгвэл яаж болцсохгүй магадгүй бидний бодоогүй мэдээгүй тохиол гарвал яах вэ гэдэг. Тэгэхээр ийм асуудлууд байна. Тэгээ хүнийргийн үндэсний комиссар гомдлуудыг харж агаар шууд ингээд юуны одоо тэр чөлөөтэй зорчих хэрэгтэй нэг иргэн мэдээлэлээ урьдчилж өгөөгүй гэс болоод багнуурын иргэн энд хоригдчихж байгаа хгүй 11 сард 2020 оны 11 сард хөл өрөө тогтоолоо шүү дээ. Тэр бүх нийтийн бэлэн байдал гингүүд нөгөө иргэн чинь энд үзүүлэх гэдэг юм уу хувийн мэдхгүй хувийн ажилдаа явж исэн хоригдсон энд нөгөө айлууд нь оруулахгүй шүү дээ. Одоо халдвар гарсан гэдэгтэй үсэхгүй. Тэгээд буудал нь ажиллахгүй. Одоо би еврого хөдөрөөгөө шууд алхахлаа надад өөр сонголт таалагдав. Ямар нэрээ. Тий, тэгээд ингээд энэ ингээд ийм юмнууд зөндөө болдог байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ яаж сэргийлж болох вэ? Урдчлаад 1 хоногийн өмнө 2 хоногийн өмнө хэлчихтэл хүмүүс арга хэмжээ аавна байхгүй. За буцах хэвээр минь буцыг ингээд ийгээ тий ямар нэгэн зохион байгуул төлөвлөлтөө хийчих байхгүй. За болохоо яаж байгаа минь юм тийм. Тэгэхээр нөгөө шийдвэр гаргахтаа олон талын нөлөөлөл одоо байж болох тэр эргцүүлэл тэнцвэрийг нэгдүгürt олох ёстой. Болч одоо хоёрт нь урдчилж байж болох хэмжээнд урьдчилж мэдээлж. За яг гамшигын үед бас гинтгэн шийдвэр гарах үгүйсэхгүй тий ямар үер ус галчин хүлээгээ сууж байдаг биш тэр үед шийдвэрийн даруй гарна л да. Энэ халдварын нөхцөл байдлыг бид нэр харьцан урьдчилсан прогнозтай яваад байхгүй одоо бол тийм тохиолдол ядч нөгөө хүмүүсийг ажимдлаа зохицуулах боломжийг олох ёстой. Ядч 1 хоногийн өмнө бэлчигдэл тэмдэж хүмүүс зөндөө мэдээлэл аваад өөрийнхөө зохион байгуулах боломж бас гарна хгүй. Тэгэхээр боломжтой л хугацааны өмнө болвол 7 хоног, 3 хоног, 5 хоног бүр боломжгүй бол ядаж 1 хоног хэдэн цагийн өмнө тий ийм байдлаар мэдээлэх ёстой гэдгийг бас мэдмээр байна. Тэгжээж тэр хүмүүсийн зохион байгуулах төлөвлөх тийм өөрсдөө орон зай боломжийг олохгүй бол тэрний үр дагавар нэг л ахаал янз бүрээр өвлийн үед нэг янз бүрээр илрээд байгаа. Тэгвэл үр дагавар нь гарч байгаа хохирч байгаа. Тэгээ иргэдэл хохирно яванда энэ шийдвэрийн чинь эцсийн дүүнэлэн дээр тэгэхээр энэ шийдвэр гаргах гэдэг чинь нөгөө олон талын хүчин зүйлийг бодохгүйгээр шууд одоо нэгэн салбарын ч юм уу нэг хүний ч юм уу шийддэг асуудал биш болчиход байна л да. Ялангуяа цар тахлын нөхцөл байдлын үед илүү мэдрэмжтэй, илүү судалгаатай шийдвэрийг одоо шаардаад байна шүү дээ. Тийм, дээр нэмээд л дахиад нөгөө нэг 11 сард хугацаанд бид нар бэлдэх боломж байсан шүү дээ биднэрт тий. Ядаж бид нар тэр гадаадад юу гацсан байгаа иргэдэд авцраад хээрийн имлэгийг туршиж үзээд тусгаарлалтаа тестэлж үзээд тэг ингээд ирчих юм бол энэ рүү уцт тийм ээ колл центр чи ажиллаж гин үү ажиллахгүй байна уу бид нар ингээд бүр ядчил 3 төрлийн тест хийгээд бэлтгэсэн байдалтай байж явах хугацаа байсан баг. Дээр нь нэмээд биднэрт эдийн засгийн боломж бас байсан. Олон улсын маш их санхүүжилт ковид-19-д орж ирсэн. Тэр бол зарцуулалтгүй одоо юу гэж нэг юм хяналтгүйгээр зарцуулагдаж байгаа. Энэ хуулийн доор бас зөвхөн энэ нөгөө нэг одоо зорчих хэрэгтэй холбоотойгоос гадна өөр маш олон нөгөө зүйлсүүд дарагдж байгаа. Одоо албан тушаалд нөгөө сонгон шалгаруулалтгүйгээр одоо авч тэ төрийн албан агч сонгон шалгаруулалтгүйгээр очиж байна. Зарим тендерүүд бол зарлагдахгүй байгаа. Шууд худалдаа авалт хийх хэрэгтэй болсон ч гэдэг юм дээ. Ийм зүйлсүүд маш их байгаа. Бид нар энийг нэг сэргээж ярих хэрэгтэй. Сануулах хэрэгтэй тийм ингээд яг байнга бид нар энийг ярихгүй ч гэсэн эргээд бид нар энэ ковид дуусгаад тэгвэл ямар Монгол улстай байх юм. Тэ бид нар ингээл нэг юм гаргасан шийдвэр дээр 23 цагт ингээл гэртээ орч чадахгүй байж идэг. Эсвэл тэсгэн өвлийн хөтөл 5 цаг гэдлүүг алхахдаг. Тэ хорт хавдрын имчилгээнд ирснээр 9 хоног машиндаа хондог тийм байгаад ах юм. Тэ бид нар энийг дуусгаад юутай үлдэх юм. Хэрвээ бүр дуусахгүй бол бид нар яаж энтийг зэрэгцэж амьдрах юм? Яаж аж амьдралаа зохицуулдаг болох юм? Ингээл хүүхдүүдэд сургуульд сурахгүй байгаалах юм уу? Тэ ингээл одоо юу гэдэг жижиг дунд бизнесүүд нь хаагдцсан өдрийн орлогоор амьдардаг хүмүүс маань ч үзэгдэхээ болцсон. Тэгэл халамжийн мөнгө хараа бийцгааж явах юм. Бид нар юутай үлдэх гэж байна гэдгийг ахаал бодох хэрэгтэй. Тийм тэгэхээр сая нөгөө эдийн засгийн боломж байсан, хандив тусламж бас байсан гэж хэлж штэ тий. Тэгэхээр манай нөгөө хэрэгжүүлж байгаа ахаад нэг
төсөл нь бол яг энэ ковид үеийн хандив тусламжийн шилэн дансны хөтлөлт хэр байна вэ гэх тээ. Тэр яг хуу энэ эрхээ эдлий гэдэг юм ураны дор яваад байгаа боловч яаж тэр эрхтэй холбогдоод байна гэхээр иргэд чинь одоо төрийн байгууллагын нууц тооцсон баримт мэдээлэлээс бусдаа мэдэх хэрэгтэй шүү дээ тий. Мэдэх, мэдээл хайх, хүлээ авах, хайхад тэр нь олддог байх хэрэгтэй тий. Тэнгүүт тэр хууль мэдээлэл хайх, хүлээ авах эрхийн хууль болоод шилэн дансны хуулиараа нэгэнтээ энэ иргэдийн өгсөн хандив тусламж нь өөрөө төсвийн хуулиараа төсвийн бүрэлдэхүүн хэсэг болчихж байгаа юм бол тэр маск байсан ч гэсэн хэдийг хүлээж аваа, хэдийг зарцуулаа яасан бэ гэдгийг шилэн дансандаа хөтлөж явах хэрэгтэй болж таардаг. Тэнгүүт манайх бол яг халдварт төсөвд эрүүл мэндийн яам, онцгой байдал, улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комисс гэдэг 4 газрын шилэн дансны хөтөлбөрийг шалгахад маш хангалтгүй, хуулийн хэрэгжил хангалтгүй байсан учраас нээлттэй нэгэн формын төрийн хариуцлагын ил тод байдлыг сайжруулах, хуулийн хэрэгжлийг хангуулах гэдэг яг энэ хөтөлбөрийн хүрээнд ковид үеийн шилэн дансны хөтөлбөрт гэсэн нөлөөллийн арга хэмжээг бас хийж байгаа. Тэгэхээр өнөөдөр цаг зав зарцуулсан та хоёртаа маш их баярлалаа. Ер нь бол одоо энэ эрхээ эдлийг гээд ганцхан нөгөө одоо бас эрхийн яриад байгаа юм шүү дээ. Нөгөө талаараа энэ эрхээ эдэлдэг мэддэг одоо ковидын дараа бид нар ямар нийгэмтэй үлдэх вэ гэж одоо санаа зовж байгаа учраас тий ерөөсөө энэ тэр нийгэмдээ санаа зовж санаа тавьж энэ нөгөө гарсан зүйлүүдийг мартахгүй эргэж ярьж тэгээ төрийн байгууллагаас хууль тогтоомжийнхаа хүрээнд мэдээлэл шаарддаг, нэгдэг, асуудаг ийм байх энэ одоо энэ иргэнийхээ үүргийг биелүүлэх чи өөрөө дараа нь эрхээ эдлэх боломжтой нийгэмтэй үлдэх тийм бас урдч нөхцөл юм байна гэж хараад байгаа. Та хоёр нэмж хэлэх зүйлээ бол комиссийн 20 дугаар илтгэл дээр бид нар бас яг цар тахалтай өвчин тэмцэн зэргийлэн урамшуулна гэдэг энэ хүрээнд орж ирсэн бүх төр төсвийн бос мөнгө хөрөнгийг тайлагнаач гэж бас зөвлөмж өгсөн. Тэрийг улсын хуулиас хүлээж авч байгаа гэдгийг илэрхийлсэн. Яг энэ бас ил тод байхад бид нар яагаад тэгж зөвлөмж өгсөн гэхээр одоо 5 булгийн хүрээнд мэдээлэл зөвлөлөө шүү дээ. Хэдэн төгрөг хаанаас ороод ирвэ? Тэгээд юун зарцуулаа гэхээр бид нар ч бас тодорхой байж чадаагүй байхгүй. Яг орж ирсэн мөнгө нь гадны ч юм уу одоо яамныхаас мэдээлэл авч болж байна. Яг тухайл юун зарцуулагдсан бэ гэхээр бас тийм наривчсан мэдээлэл бол хангалттай тухайн үед ирж чадахгүй лээ. Тэгэхээр ер нь бол нэгдүгээрт зөвхөн комисс гэхээсээ олон нийтэд ер нь хэдэн төгрөг ямар зорилтоор ороод ирсэн нь тэгээд яаж зарцуулагдсан бэ гэдэг нь ил тод байх нь зүгээр. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн ажилтны одоо урамшуул яриад байна шүү дээ. Энийг өгснөө гэдэг асуухаар өгсөн гэнэ. Гэтэл эргээд ингээ харахаар нэг удаа өгсөн ч гэдэг юм уу яг зөвхөн голомтондоо ажилласан хүнд өгсөн ч гэдэг юм ингээд тухайн үедээ бол энэ оны төсвөлөөр 3 сарын байдлаар харилцан адилгүй байгаа гэсэн. Тэгэхээр энэ нэг жишээ нь хэд орж ирээд хэдийг нь урамшуултаа өнөр зарцуулж байгаа тэрийг харахад эрүүл мэндийн ажилтнуудад зүгээр өөрснөө тэд нар ч гэсэн манай салбарт хэдийг төсвөлдсөн яатсан хэдэн яг манад надад урамшуул орж ирээд хэдэн тоног төхөөрөмж болоо яад ийдийн гэдгийг мэдчихэж байгаа нь салбартаа олон нийтэд төрд одоо ихтгэлцэл бий болох нэлен далан үйл ажиллагаа явуулах тийм шийдвэр гаргахад бас үндэслэл ийм нөөц байгаа учраас бид нар ийм шийдвэр гаргасан гэдэг бас нэг талын үндэслэл хүчин зүйл юм болно. Тэгэхээр энийг бас цаашдаа их улаас анхаарнаа энэ зөвлөмжийг хүлээж авч байгаа гэдгийг бол илэрхийлсэн. Тэгэхээр тогтоолтоор юм уу цаашаа бас ажил хэрэг болох байхаа л гэж найдаж байна. Энэ коронавирусын цар тахлын үед бид нар нэг ерөөсөө бүр огт ярихдаггүй зүйл бол сэтгэл зүйн дэмжлэг, сэтгцийн эрүүл мэндийн огт ярихгүй. Энэ 2 жил одоо юм хөл хорионд байлаа, бизнесүүд зарим нь дампуурлаа тий. Хүүхдүүд ч юм уу огт нийгмийн харилцаанд оролцохгүй. Одоо ингээд юу гэдэг нь 2 настай хүүхдэд нь огт цэцэрлэг гэж мэдгүй 4 настай болж байна. Дахиад энэ жил бас явах уугүй гэдгийг мэддэггүй. Энэ гаргаж байгаа шийдвэрүүд, энэ явж байгаа энэ амьдралын процессүүд чинь хүний сэтгэл зүйд яаж нөлөөлж байгаа гэдгийг бид нар судлаагүй. Ер нь нийтээрээ бид нар сэтгцийн эрүүл мэндийн хувьд ямар асуудалтай байгаа юм бэ гэдгийг ярихгүй байна. Энэ бол нөгөө ирээдүйд ирэх хор уршиг тий гэдгийг бид нэр тооцож чадахгүй гэсэн үг байна. Одоо бид нэр тэрийгээ судлаагүй юм чи тэрийг ямархуу хор уршигтайгаар ирэх вэ гэдгийг бид нэр судлаагүй байна гэсэн. Бид нар ийшээс анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ сэтгцийн эрүүл мэндийн сэтгэл зүйн асуудал гэдэг бол маш чухал асуудал. Одоо ингээд жижиг бизнесээ хайж байгаа маш олон залуучууд байгаа тий. Тэр залуучууд ковидын дараа бизнесээ нээ гэж бодох болов тий. Тийм урам зориг орох болов тэр өндөр хүртээд банкны зээл аваад 5 хүн цалинжуулаад
нийгмийн даатгалын төлөөд гоё юм бүтээгдэхүүн хий гэсэн санаа орж ирэх болов. Хэрвээ орж ирэхгүй бол яадгийн бол гэдгийг бид нэг мэдчихэв. Бидний энэ ковид гэдэг нь бид нарт яг юм зэрэгцээ оршиж байгаа зүйл байна. Энэ зэрэгцээ оршиж байгаа зүйлтэй хамт амьдарч байгаа зүйлтэй бид нар цаашаа яаж тасан зохицоод явах юм бэ? Бид нар тэрийг яаж даван туулах юм бэ? Бид нар хизээ маска тайлах юм бэ? Тэ? Хизээ бусад улсуудыг бид нар тэгж баяр багталтайгаар талбай дээрээ гарч ирэх юм бэ? Хизээ бид нар тэр одоо ч тэр энэ жил нөгөө хийгээгүй гэдэг байгаа наадмаа бид нар тэгвэл хизээ хийх. Тэрний тул бид нар юу хийх ёстой юм гэдгийг ярих л хэрэг. Бид нар дахиад нийгмийнхаа хүнд зүйлийг тодорхойлох хэрэгтэй. Монголд ч монгол хүнтэй юм. Өөр зүйлүүдээс юм. Гэдэг бид нар дахиад бодох хэрэгтэй. За баярлалаа.